За сүүлийн 3 жилийн дунджаар Монгол улсад 80 гаруй мянган өрх толгоосон эхчүүд байгаа гэсэн тоо баримт байна. Энэ манай улсын нийт төрхийн 10 орчим хувийн юм. Зүүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэгвэл эдний 80 гаруй хувийн 5 хүртэл насны хүүхэдтэй, бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал орлогын их үүсвэр багтаа, за олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл сарвал өсгөн боожуулах, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад ихэнх бэрхшээл учирдаг. За түнчлэн өрх толгойсон болон ганц бие хүүхэдтэй эцэг эхт эдний хүүхдүүдэд өнчрөл хагцал гэр бүл салал зэрэгээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдрал дасан зохицоход туслах сэтгэл зүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс хүртээмжгүй байсаар байгаа юм а. За иймээс өрх толгойсон ганц бие ээжүүдийн амжиргааг дэмжиж, за ядууралд орохоос урьдчилан сэргийлэх, их хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор уг хуулийн төслийг улсын хурлын гишүүнийх болд оюун хорол Бямцогт Тэлэх хаан цойжил сүрнээр санаачилж засгийн газраас санал авахар хүргүүлээд байгаа юм а. Халамжийг хавтгаруулах гэж байгаа асуудал ерөөсөө биш юм а. Яг нийгмийг бүрдүүлж байгаа ангадагч нэгж тэр гэр бүлээ бид нар үнэхээр өнөөдөр барьж авахгүй бол ер нь Монголын нийгмийг бүрдүүлж байгаа зүйл бол гэр бүлүүд шүү дээ. Гэр бүлүүд л сайхан амьдрах ёстой. Гэр бүлийн ядаж нэг гишүүн нь баталгаатай орлоготой байх юм бол тэр гишүүн тайван амгалан амьдрах нь, эрүүл мэндэд анхаарч чадах нь, боловсролынхаа үйлчилгээг авч чадах нь, хүүхдүүдээ сургууль завсардахгүй байх юм байна гэдэг энэ ерөнхий ойлголтын хүрээнд бол үнэхээр Монголын төр гэр бүлээ төрийн бодлогынхаа цөмд нь тавих цаг нь болцсон байна. За хэлэлцүүлгээс харахад Монголын гэр бүлийн 10% хүрсэн ганц бие эцэг эхчүүдийн цаана олон тулгымцсан асуудал нуугдаж байна л гэм а. Тухайлбал улсын хурлын гишүүн оюун хурлын илтгэл дурдсанаар гэр бүл гэрлэлтэд цуцлуулсан тохиолдолд гэр бүлийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоох зохицуулт байдаг юм а. Гэхдээ энэ талаар шүүхэн шийдвэр гүйцэтгэлийн биелэлт нь 10-аас 15% байдаг. За нэг үгээр салсан гэр бүлийн 85% нь хүүхдийн тэтгэлэг авч чаддаггүй байна. Энэ тухай шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албаны дэд дарга Хурандаа Батуул бодитоо хэлсэн юм. Түүний ярьснаар улсын хэмжээнд жил дунджаар 2000-аас 3000 гэр бүл цуцлуулсан шүүхэн шийдвэр ирдэг бол нийслэлийн хэмжээний тоо 2000 гаруй байдаг байна. Гэр бүлийн тухай хуулиар хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд олгох хэмжээг тэгээс 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бус нууцад тогтоосон амжиргааны доод түвшний 50%-аар 11-ээс 16 насны хүүхэдтэй бол амжиргааны доод түвшний хэмжээгээр тус олгож явахаар заажээ. Манай байгууллагын зүгээс энэ хуулийн төслөөр бол шийдвэр гүйцэтгэгчийн эрх үүргийг бас жоох нэлээд нэмэгдүүлэх асуудал тавьж байгаа. Өөрөөр хэлбэл нэгдүгээрт нь бол шийдвэр гүйцэтгэгчийн тухайн тэтгэлэг төлөгчийг халавдан ирүүлэх за шүүхийн захирамжаар бол төр хугацаа саатуулах асуудлуудыг бас хөндөж тавьж байгаа. За нөгөөтэйгөр шийдвэр гүйцэтгэгчийн аюулгүй байдлыг хангах үүрэг тусгай нэгж бий болохоор ийм асуудал. За энэ хуулийн төсөл тусгаснаар бол өрх толгойсон ганц бие эцэг ихэд дараах дэмжлэгийг үзүүлэх юм а. Тухайлбал өрхийн аж ахуй эрхлэлтэн техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг дунд бизнес эрхлэхэд хөнгөлөлтөө зээл олгох, өрх толгойсон ганц бие эцэг ихэд ажлын байртай болгох, ажлын байрны мэдээлэл, зуучлалын дэмжлэг үзүүлэх, төрийн өмчийн түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргуунд хамруулах, орон сууцны хөнгөлөлтөө зээл авахтанд дэмжлэг үзүүлэх, харааллын дагуу цэцэрлэг сургууль нэн тэргуунд хамруулах, шаардлагатай бол хүүхэд эцэг эхийг сэтгэл зүйн нөхөн сэгээх сургалтанд хамруулах, хүүхэд болон эцэг эхэд үн төлбөргүй болон хөнгөлөлтөө нөхцлөөр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэг олон нийгмийн асуудлуудыг нь дэмжих зорилгоор нөхөө заалтуудыг тусгажээ. Түүнчлэн ганц бие эцэг эхчүүд үзүүлэх мөнгөн тусламжийн тухайд хүүхэд асрах чөлөөтэй эсвэл 3 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асарч ажилгүй байгаа өрх толгойсон эцэг эхэд хөдөлмөрийн ёсны доод хэмжээтэй тэнцэх буюу 192 мянган төгрөг тэтгэмжийг сар бүр болгож чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар тусгаад байна. За мөн 2 ба түүнээс дээш хүүхэдтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан ус төсний үнийн хөнгөлөлтөнд зориулан амжиргааны доод түвшний 50%-тай тэмцэх буюу ойролцоогоор 96 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил, орон сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр орохоор тусгаад байгаа юм а.